And take a deep breath in and breathe out and relax even more. Одоо ингээл багшийг бодгоор л ингээл миний бүр ингээд хайр төрөөд идэх байхгүй амар хөөр. Багш маань үнэхээр ингээ гэрэлтсэн. Тий. Гэрлэн би ингээ гэрэлтсэн. Ямар гоё юм бэ сте. Ийм гоё гэрлэн би ингээд ясан маш их гоё. Ийм нэг л тийм цагаан энерги л ингээд ягаад байгаа юм шиг лээ. Яг тийм энергитэй хүн байдаг тус би ер нь бол гайхсан. Үнэхээр яг хүн тийм болж чаддсан байх тий. Ер нь бол хүн болгонтэйгээ гоё харьцаад ингээд цаанаасаа л ингээд бүр сүнсээрээ ингээд ариух байна. Тийм хүн санагдсан. Багш минь болохоор маш олон монголчуудыг энэ ар жаргалын далаалуу хөтөлж явж байгаад маш их талархаж байгаа. Тийм болохоор таньда маш их талархаж байна. Бас маш их хайртай шүү. Шашин болвол хүн төрлөختнийг separation хийнэ гэж байгаа англиар. Ялгана, салгана. Одоо би бол христиан, би бол муслим, би бол буддист гэж ингэ шалгадаг. Бясалгал бол хүнийг нэгтгэдэг гэж. Энийг бол одоо олон бясалгалын том багш нар ярьдаг. Энийгээ бол англиар spiritualism гэж. Ерөн одоогийн орчин үед бол ерөн урд өмнө хүн төлөвтний түүхэнд байгаагүй олон хүмүүс бясалгал хийдэг болсон гэж ярьд юм билээ. Хэрэн бол дэлхийд даяараа одоо ганцхан art of living бол за бараг 100 орчим сая хүн дэлхийд даяараа ингэж бясалгал хийдэг болсон гэж тоо бүрэнд байд юм билээ. Тэгээ урд өмнө бол хүн төлөвтөнд бол ийм хэмжээний хүн бол байгаагүй билээ. Саранг олон хүн янзаар хэлнэ. За тэгэхээр өмөрдөг хүн бол олон байна. Тэрний нэг нь би. Одоо та бүгд ч гэсэн сайхан юм хийгээд энэ хүний хийсэн бүтээснийг сурталчлая, хэлье, ойлгуулъя гэж явж байгаа бол мөн л өмөрч хэлж байгаа улсуудын нэг. Саранг бол одоо олон сайхан шавнар нь бол цөмөрөн хөндлөдөг. Багшийн одоо нөгөө нэг хамгийн гоё чанар нь юу вэ гэхээр маш гоё ийдэг, хүнд уран өгдөг, тийм зөөлхөн, эмгтээлэг ийм гоё мөртлөө нөгөө талд үнэхээр сахилга баттай хатуу чанар байдаг байхгүй юу? Ерөөсөө би нэг өдөр бясалгалаа тасалж байхыг би хараагүй. Зовсон ч жаргасан ч амьдралд нь ямар ч хэцүү юм тохиолж ус өглөө болгон 4:30-д босоод тасглаа хэд. Тэр нь бол төгс төгөлдөр хүн гэж нэг хэлж болно. Багш мань одоо Монголд бол төгс төгөлдөр хүмүүсийн ховор хүмүүсийн нэг нь. Тэгээд тийм болохоор ингээд бүх амьдралаа одоо хүмүүст одоо энэ амьдрах урлагийн дасгал басгалыг заахын төлөө явж байгаа. Би одоо Саран багшийг мань хүмүүс хараад таньж байгаа. Тэгэд хүмүүс бас яг намайг багшаа гэдэг байгаа юм бол гэж бодож магадгүй. Тэгээ би 10 хэдэн жилийн өмнө Саран багш дээр амьдрах ухааны сургалтанд сууж ирсэн. Тэгээд 2 сарын туршид туулгалын ирэг дээр очиж амьсгалын тасгалаа хийж ирсэн. Тэгэд би бас тэрний хүчээр бас олон уран бүтээлийн ард гарсан гэж боддیں۔ Багшаа. Бясалгал гэдэг те таны амьдралд яаж орж ирсэн бэ? Та амьдралдаа яаж оруулж ирсэн бэ бясалгалыг? 95 оны 11 сарын 5-нд би нэг хичээл цохохгүй юу? Манай нөхөр намайг чирээд хоёлаа нэг амьсгалын энэ юунд их чухал гинэ. Тим хичээл сууя гэд. Яах вэ? Тий оёо чин тэгсэн. Тэгээд 500 рупи бол айгүй жоохон мөнгөсөн баггүй тэгсэн чинь би төвөглөө штэ амьсгалал амьдардаг дэлхий дээр мөнгө төлж амьсгалахаа заалгаад байхдаа яадгийн чи л өөрөө яв би явахгүй угаасаа би тийм юм дурггүй гэд.
Тэгсэн чинь оё бүр за явъя, хоёулаа явъя очие. Зүгээр нэг үтсчээд ирэлдэ чамаас юу ундгийн 500 рупий гэж ахт чинь ингээд. За гэл айгуу дургүй явсан. Саран цэцэг битэр чинь бол энтхэг улсад 84 онд очоод 2000 онд ирсэн ийм улсууд байгаа юм. За энэ хугацаанд маш олон янзын одоо бяцлагалд суусан. Тэгээд очоод бид тэр хичээлдээ суугаад би боддгийг хэрвээ яг тэр манай багш ингээд 8 жил тэр анхан шатны хичээлийг заагаагүй байж байгаа тэр хичээлийг заасан гэж байгаа. Гэхдээ би эхлээд багшигаа эхний өдөр харж чадаагүй шүү дээ. Яг ингээд урагшаа харсан ингээл бид нар 100 ингээл хүлээгээс суужсэн чи яг ингээл миний нүдний буланд ингээл нэг цагаан юм яваал тэр урд очиж суудсан. Тэгэл ингээл ингээл ихэлдэг аахгүй. Ингээл ингээд дуурсан чи яг хөвшөөч шиг дуурахгүй юу. Би бүр амар гайхсан. Тэгсэн мөртлөө харж чадаагүй ингээл доошо тонгоогол дээш харахаар ингээд нулимс урсж байгаа харагдчихна гэж бодоод доошо ингээл дэвтрэн дээр под гэл нулимсэн зогсоод байгаа байхгүй юу. Тэгээд би бүр өөрөө гайхаа санаа зовоод хоёулаа бит хоёр Монгол тэг нэг олон энтгчүүдийн дундор зүгээр танихгүй хүн ороод ирэхээр уйлна гэсэн ч одоо юу гэсэн үг юм гэж бодоод тэгэл нэг жоохон ингээд бие барьс тэгэл багш ингээд амьсгалын дасгал масгал заалаа тэгсэн чинь за би бас бие бариад нөгөө хүний интеллект оюухан ч аюу хүчтэй штэ. За чи яваад ингээд гадаад дээрчл танихгүй хүмүүсийн дунд орчоод сонь юм болоод байгаа мөнгө төлсөн юм чинь дасгалаас сур ингээл дасгалын ингээд заалгачаал тэр завсарлага болсон чинь нөгөө хүмүүс чинь ингээд бүгдээрээ гүрүүжи гэл нөгөө явах юм тэр хүн лөө. Тэгэхээр би ганцаараа суугаад үлдсэн. Тэгээд надаа айгуу сонь би энэ ч хэрэггүй ирлээ гэж нэг бодоол. Үгүй ирсэн наад боллоо гэж бодоод би юу болоод байгаа мэдгүй. Тэгэхэд би яг бодсон шүү дээ. Ингээ хүний чинь дотор юм хоёр хүн байд юм шүү. Тэ? Нэг нь ингээд болъё гэдэг нөгөөт нь болъё гэдэг. Эсвэл би мэдрэл муутай юм болов уу гэж бодоод. Тэгэл ямар ч гэсэн эхний өдөр багш өрөөс харж чадаагүй. Хамгийн анхны одоо бяцлаглалын курст суухад бүр ингэ төсөөлж байгаагаас шал өөр. Төсөөлснөөс бүр тис өөрөөсөн. Тэгээ тухайд чинь дүнж 12 наснда цастаа хүүхдээсэн болохоор одоо багш нь цагаан хувцастай тий гэж залуухан гой цад цагаан хувцастай яг тийм энжил шиг тэгээ нөгөө цагаан дэрх шиг аим гоё харагдаа вау гэл тий. Тэгэл тэгчэл сууж исэн даах. Нэмсгэлсэн чигээр маш ажимхан гаргалаа. Би амьдралдаа тийм гоё хүн хараагүй. Нэх гоё цагаан хувцастай. Тэгэл ингээл багш ингээл хажуугаар явахаар маш гоё. Одоо бодоход тэр зандан модны үнэр эсэн юм шиг байлээ. Эсвэл сарнааны үнэр ч юм уу. Нэх гоё үнэртдэг. Тэгэл ингээл тэр хүн ингээл явж байгаа нүртэл ингээл нэх гоё үүлэн дээгүүр хөвөөл явж байгаа юм шиг. Тэгэл инээж байгаа нь ямар гоё юм. Тэгэл ингээд духан дээрээ ингээл нэг гоё юм улаан мингтэй. Энтгэгч юм шиг монголч юм шиг тэгэл бүр ингээл эхлээд би ингээ хамгийн ард очиж сууж байгаа байхгүй ямар хизээш тэр бясалгал гэдэг ойлголт байхгүй шүү дээ бид нар тийм юм мэдэрч өсөөгүй одоо тэр тусмаар шилжилтийн нийгмээс социализмын нийгмээс зах зээлийн нийгэмд шилжиж байхад аав ээж маань бидрийг одоо хотоодын дүүрэн өсөхгүй л байлгая гэдэг байсан болохоос ямар одооных шиг ийм гоё юм байгаагүй шүү дээ тэгэл анх удаа бясалгал гэдэг юмд очиж үлзээд тэгээд хамгийн ардлын игнэнд эхлээд суусъя. Тэгээ багш бүр яриад байдаг байхгүй. Би яг уугнайг сандын нэлээд бондгор тэгэл ингэж урагшилсаар хичээл дууссан чи хамгийн ихний игнэнд ирсэн байсан гэд тэгэл тэр цаг мөчөөс хойш багштайгаа танилцаал маш их зүйлийг сурсан. Тэгээ би үнэхээр их баярлж авдаг. Яа тэгэхээр нэг 22 нас чи одоо ингээд нэг дөнгөж нэг амьдралын талаар ойлгож мэдгээл те ингээд нэг амьдрал руу хөл тавьж байгаа үе шүү дээ. Яг тэр үед ингээд багш маань тааралдаад ингээд зөв замаар явуулах бүх алхмыг хийж өгсөн гэж бодд. Тэгэл саяхан хүүгээ явуулсан. Тэгээ найзуудтайгаа нөгөө цэрэгт явчаад ирсэн мэсэн. Тэгээд жоохон стресс авсан байсан. Манай ээж болохоор Саран багшийн бүр эртнээс таньдаг шавин үйж таарсан. Тэгээ ээж надад санал болгоод за ингээ миний хөө энэ зүйлийг сонирхоод яваад үзээ чамд хэрэгтэй гэд. Тэгээ би одоо юу гэж ганцаараа явах вэ? Бас найзуудаас санал болгоё. Тийм хүнд хэрэгтэй юм байдгийн бол. Тэгээ хоёр найзтай хэлээд бид гурав Саран багшийн бясалгалын хичээлийг сонирхож очсон. Би ч болохоор зүгээр л одоо нэг юм йог, бясалгал тэгээ энэ хоёр чи ер нь ингээд нэг юм байнга хоорондоо холбоотой байдаг шүү дээ. Тэгж бодоод ер нь за ер нь йог хийх бах та. За тэгээл бясалгал нүдэн анаал суух бах та гэсэн чинь бүр шал өөр эссэн. Зүгээр л ярилцлага, чөлөөтэй ярьдаг.
зүгээр л амьдралын философийн талаар, амьдралын талаар, миний талаар тий маш гоё тийм ярилцлага дээр суурилсан бясалгал болж өнгөрд юм байлээ. Тэгээд тэр нь надад бүр маш гоё таалагдсан. Тэгээ үнэхээр бүр ингээд эхний хичээлд суусны дараах тэр гарч ирээд ингээд гэрлүүгөө алхаад тарьж явах мөч бол бүр шал өөр төвшөнд ингээд сэтгэл очиж байгаа юм шиг санагдсан. Итгэл гэдэг юм сэтгэл дотор чинь төрнө гэдэг бол тархины бичлэгийн хамгийн гоё зураас нь тэр хамгийн анх ингээд суухад бол маш их гайхалтай мэдрэмж өгдөг төрүүлсэн. Бид нар ч ингээд амьсгалдаг ч гэсэн ерөөсөө яг тэр амьсгалдаа анхаарал тавьдгүй юм байна. Янз бүрийн асуудал амьдралын одоо ажил дээр ч амьдрал дээр ч янз бүрийн асуудал ороход сэтгэлийнхээ хөдөлгөөнөө яаж шамдгаа мэддэггүй юм байна гэдгийг бол бас маш их ойлгосон тэрэн дээрээс. Яг ихний хичээл дээр гэвэл миний яг мэдэрсэн зүйл бол багш ингээд анхны бясалгал хийхийг заагаад одоо яг бясалгал дуусах үед би ингээд арай өөр нэг төвшөнд очсон байсан гэх юм. Яг нэг тийм тайлбарлах хэцүү. Яг ингээд яг бүтэн нойр авсан юм шиг мэдэрч надад төрсөн. Яг бясалгал хийж дуусны дараа айгүй гоё амарсан мэдрэмж надад яг төрсөн. Саран багшийн хань Монгол улсын эрүүлгийг хамгаалтын гавьяатай ажилтан Отгон багш гээд Монголын анхны гинэгдэгч эрдэмтэн байгаа. Тэгээд одоо бас тэр хүний буйнаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагт одоо хинч гадагшаа явдаг байхад анх удаа л одоо ажилд орсон байж Отгон багш маань. Тэгээ Отгон багш маань гэр бүлээ аваад энтгэгт очиж суугаад тэгээ энтгэгт одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагт хоёулаа ажиллаж агаад тэгээ тэндээсээ багшийн бясалгалын үрийг зууж бидэрт авчирсан байна л да. Энэ бясалгалд энтгэгд очоод тархины үйл ажиллагааны онцлогийг суралцах зорилгоор хоёулаа эмч хүн учраас нэлээд олон бясалгалд хамтарч суусан. За энэ олон бясалгалуудаас Шри Рави Шанкар багшийн одоо бясалгалыг ер нь сонгож аваад энэний одоо сургалтын аргуудыг Монголд нэвтрүүлэх юм зорилготойгоор 1994-5 оноос одоо нэгэн гүнзгий сураад 2000 он нутагта бүрмөсөн ирээд тэгээд энэс хойш л одоо заагаад цөөн тооны хүмүүсүүд заагаад тэднийг бол энтгэгд очиж багш болох курсод оруулаад тэгээд одоо тэрний шавнар гэж одоо манайд ч бол нийтдээ бол 200 гаруй бясалгалын багш байна. тэрнээс өмнө 99 онд би нөгөө зуныхаа амралтаар ирээд найз майзуудаа цуглуулж байгаа л заачаал тэгээд бүр баг гуйж байгаа л заачаал тэгэл нөгөөдөлтөө бэлэг мэлэг өгөөл нааш ирүүл би чамд гоё энтгэг бэлэг өгш шүү гэл тэгж ирүүлж мэрүүлж байгаа л тэгдэг байсан. Тэгээд хамгийн их айдаг байсан юм нь цагаан хоол идэж шүү гэж хэлэхээр нөгөөдөлч одоо уурлах байхдаа мах идэхгүй гэж яаж хэлэх үү гэл айгүйх боддог байсан. Одоо бол шал өөр болцсон. Тухайн үед хүмүүс их сонирхож суудаг байсан байхгүй зүгээр сонирхлын журмаар. Одоо бол надад яг үн цэнийг ойлгодог болсон юм шиг санагдсан. Өөрөөр хэлбэл ингээл бид нар ямар ч ажил бизнес хийсэн бай, ямар ч юм сурсан бай, яасан ч вэ явж нөгөө дотор хүнтэйгээ ажиллах шаардлага үүсэж байгаа байхгүй юу? Дотор хүнээ одоо олж авах, тэгээ өөрийгөө зэгцлэх те энэ оюун санаа, бие хэл, сэтгэл гурваа нэг байлгаж чадах юм бол тэр бол одоо хамгийн том ололт шүү дээ те. Тэгснээрээ бид нэр тайвшраад дээр нь одоо ингээд зөв шийдвэрүүдийг амьдралд гаргаж эхэлдэг юм байна. Тэгээ энийг бүр хүмүүс бүр гүн гүнзгий ойлгодог болчих. Ер нь йог бясалгалд яваад хүн чинь ингээ биеийн амьсгалын сэтгэлийн оюун ухааны санамжийн тийм ээ энэ төвшнүүдэд ингээ харьцангуй ингээ ухамсартайгаар амьсгалаад тодорхой хэмжээний бясалгалаа хийгээд явхаар энэ төвшнүүд мэн ингээд нэг цэгцэрчдэг байхгүй юу цаанаасаа. Тэр цэгцэргээ хэн мэдв гэхээр хүн өөрөө л мэднэ. Бясалгал хийнэ гэдэг болвол хүний тархины давтамжийг цөөрүүлж байгаа юм. Шинжлэх ухааны үндэс нь болвол одоо бид нар ингээд ярихад тархины давтамж бол 30 орчим секундэд хэлбэлзэж байна. Частота гэж юм. Хэлбэлздэг юм байна. Тэгээд одоо хэрүүл маргаан уур уцаартаа бол дээшээгээ явна. Ингээд харуулж мэднэ. Дараагийн одоо бетагаас доошо альфад орно. Альфа бол
7-оос 14 герцийн хооронд хүний тарих эм часттай өгч байгаа. За энэ хэмжээнд байлгах одоо сургалт юм л да. За энийг бол цааш нь багасгаад тета левелд нь орно гэдэг нь 7-оос 4-ийн хооронд секундэд эм давтамж өгөх нь байна шүү дээ. Частота гэж бид яриад байгаа. Энэ давтамжид орж өөрөө өөрийгөө эмэндэг, эрүүлждэг ийм аргуудыг одоо энэ сүүлийн үед энэ Америкийн одоо эрдэмтэд нэлээ их хөгжүүлж байна. За манай залуучууд бол номын аваад CD-ийг нь үздэг бас тийм эмчнэр бас байна. Өөрснөө хийгээд явж байна. Тэгэхээр бясалгал хийнэ гэдэг бол альфада орох бетагаас одоо бид ингээд ярьж байхад бетада байгаа шүү дээ. Альфада орох дасгалууд, дараа нь тетада орох юм дасгалууд 4-өөс доош юу болдгийг бөхтөр унтана. Унтдаг тэр одоо частотан доошо болохтой зэрэг дельтада бол хүний далд ухамсар буюу subconscious mind ажиллаж байдаг. Унтдаггүй юм байна. Тэгэхээр ийм шинжлэх ухааны үндэслэлийг Шри Арави Шанкар Хоса Силуга 2 дэлхийд даяар тайлбарлаж хийж өгснөөс хойш энэ бясалгалд хүмүүсүүд их орж байна. Саран багшийн хичээл цуг үнэхээр гоё. Бид нар ч одоо ингээ 22 настайгаас хойш одоо ингээ 23 жил хичээлд явж байна. Тэгвэл ингээ бодоод ахад би ерөөсөө ингээл багшийн хичээл цугаар л гоё болдог. Хичээл цуух болгонд нэг шинэ гоё ойлголт ингээ мэдэж авч идэг. Тэгээ багшид нэг гоё чанар байдаг. Тийм ээлдэг дипломатч үнтэй хит ортохгүй. Бас хол байхгүй. Тэгээд ингээ бүх юмыг гоёор илэрхийлнэ. А тэгсэн мөртлөө хатуу зарчимч. Одоо яг өглөө босох ёстой л багш өглөө босно. Тэрийгэ хийх ёстой л хийн юмаа цэвэрлэх ёстой л цэвэрлэнэ. Одоо ингэ саран багшийг би одоо яг өөрийнхөө одоо манай үеийнхнэр бол инфлюенсер гэж хэлчмээр байгаа байхгүй юу. Тэр нь яагаад вэ гэхээр багш ингээд нэг зүйл хэлсэн би нэг түүх яриа те. Тэнгүүт багш ингээд чат бичгтээ. Тэ ингээд хичээлийн тэмдэглэл хөтлөختөө бид нар чинь ингээд нөгөө яараал чат бичгтээ те. Сноо бэно тэ товчлоод биччихдэг. Энэ бол ингээд жижигхэн зүйлийг товчилж бичиж байгаа тэр хандлага ирээдүйд бүх ажлаа, бүх амьдралаа товчлох тийм их усүр болдог гэж байгаа байхгүй юу. Тэгээд би эргээд бодсон чинь энэ яг үнэ. Бүр яг үнэ. Яагаад гэж нэхээр би ингээд өөрөө ингээд ажиллаа хийж байхдаа нэг юм оромддог сэтгэлгээ суучдаг. За ингээл хийчээ. Тэ сарын эцсийн тайлан боллоо. За нэг иймэрхүү юм хийчээ. Гэхдээ эн чинь бүх юмд сэтгэл зүрхээ зориулаад үнэхээр чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд би одоо бүр ингээд чат бичгтээ зүгээр ямар нэг зүйл тэмдэглэл хөтлөлтөө хүртэл бүтэн үгээр зөв дүрмээр монгол хэлээрээ бичдэг болж эхэлсэн. Тэгээд ирэнгүүт жижигхэн зүйлдерээ хүртэл би ингээд дэлгэрэнгүй байгаа, тодорхой байгаад ирэнгүүт ирээдүйд миний ингээд бүх зүйлд хандах хандлага өөрчлөгдөд эхэлж байгаа байхгүй юу? Надад гарсан одоо эерэг өөрчлөлтүүд гэвэл өмнө нь одоо бодол санаа нэлээд зэгцгүй айгүй юм боддог. Тэгээд сөрөг юм бас минь маш их боддог байсан өмнө бол. Тэгээд яг офисныхаа араас бол энэ бол за тэгээд санаа зовх юм дээр одоо банк санаа зовдөг гэсэн бол тэрийг орхиод тэгээд илүү тайван болсон. Тэгээд бод санаудаа зэслээд яг л одоо зорьсон юмдаа л хөрөнгө гэсэн яг тэрийг л хийж байгаа. Тэгээд өөр тэгээд илүү дутуу одоо бод санс юм бол нэлээд багассан. Тэгээд ер нь бас нэлээд тайван болсон л гэж хэлж болно. За нойр мойргүй болсон даралдан нэгсэн улсууд бол эрүүл саруул боллоо, багштай их баярлж явдаг шүү. Одоо би чинь одоо гэр бүл дотроо бол жаахан одоо хурц урта тохирдоггүй ийм байсан хүн чинь одоо би хүнийг өөрчлөх биш өөрийгөө өөрчлөх ийм л ухааныг та надад сургасан юм байна. Би энэгээр бахархаж явдаг шүү гэж байгаа. За энэ бол мэдээж л дээ хүн болвол хүн бүгд өөрснөө ааштай. Хүн бүгд бол ялгүй юмыг сөргөж ярина. Энэ бүгдийг хүлээцтэй хандах. Энэ ухаанд намайг сургаж өгсөн шүү. Би хантайгаа ингэ байхдаа дандаа нэг ялгүй юмнаас болоод зүрх гээд байдаг байсан. Ерөөсө хүлээцтэй хандах гэж саран багшийн хэлсэн сургаал. Одоо энэ ийм их сайхан юм сурсан би
хүнийг өөрчлөх гэж биш өөрийгөө өөрчлөх гэдэг энэ ухааныг та надад зааж өгсөн юм байна гэж. Саран тэгтээ зэрэг үгүй энэ яах вэ миний гүрүүжи багшийн заасан юмыг би дамжуулж байгаа хөө. Тийм учраас та нар тэр хүнд одоо байхархаж баярлаж явах хэрэгтэй. Гүрж бол чи энэ амьдралд амархаар ирсэн л гэж хэлдэг шүү дээ. Тэгээд энэ амьдралд чи энэ чинь бол амралт тий. Энэ амралт тэгээд чи нэг хаа нэгтэй хоосон газараас үүссэн. Тэгээд ингээд энд ирсэн. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь энд ирэл тэр ч гоё, энэ ч гоё, энэ ч муухай, тэр ч муухай гэл ингээл түмэн ийм үзлийн баахан үзэл онол гаргаж ирэл тэгэл тэрийгэ дагаал ингээл яваал хизээч өхгүй юм шиг амьдардаг гэж байгаа хүмүүс. Үхэн штэ бид нар төрсний эцэст үхтгэл юм чинь тийм ээ. Тэгэхээр энэ амьдрал дээр амраач яагаад ингэ яарад идэгий, юунда яарад идэгий ингээл. Тэгэхээр угаасаа тэр амьсгал анхаарал хоёр цуг бахаар ингээд гоё тайван байдал бий болчдөг. За би чинь одоо Улаанбаатар хотын уугуул иргэн штэ. Тэгээ Баатар хот Москвагийн нэрмжид 33 дугаар сургуулийг төгссөн. Би 10 дугаар анги нэлээд сайхан амжилттай төгсөөд тэгээд нөгөө хуваараа ингээд өөрөө дураараа дотоодын сургуульд бол аль сургуульд орж болно гэл бидний үед шин тэгдэг байсан. Тэгээд би конкурст ороогүй. Би тэгэд Москвагийн их сургуулийн философи ангид явъя гэд орос хэлний шалгалт өгнө. Тэгтээ амар өгнө гэсэн. Тэгээд нөгөө хойноос мэрэгчлэлтэнгүүд ирээд орос мэрэгчлэлтэнгүүд ингээд багш нар шалгалт авдаг гэсэн. Тэгээд шууд ингээд бас жоохон зүүн совинтай л да урд өдөр нь ээж тэгсэн байхгүй чи одоо ингээл дангалал гүгэд ахын шалгалтандаа бэлдээч маргааш тэгээд яах гэж байгаа юм. Зүгээр орос хэл юм чинь би чадна гэл. Тэгдгүм чи зүгээр бэлд гэл харна. За гэл нэг номын аваал ингээл үтсэн чинь Сүхбаатарын намтар гэсэн юм байхгүй юу. Тэгэхээр тэрийг ингээл оросоор чэйжлэл тий. Тэгэл чэйжлэл нөгөө ингээ за юм хоршоо үгийг ингэж хэлдэм байх, энийг ингэж хэлдэм байх гэж харчаал тэгэд орхицсан. Тэгэл маргааш нь яг нөгөө багш нарынхаа өмнө очиод ингээл суус. Тэгсэн чинь тэд нар нь ингээл асуугаад "Расскажите, пожалуйста, Сүхбаатар" гэлдэг. Ямар хацтай. Тий. Тэгсэн чи би бүр инээд алдчихж байгаа юм биш үү? Энийг л ярина шүү дээ. Тий, ээж гэдэг хүн ийм хэрэгтэй байдаг шүү дээ гэл те. Ээжиг тэг чилэг бол би тэр гоё хоршоо үг мөгийг мэдгүй шүү дээ. Яг орос хэл мэддэг ч гэсэн бас тэгээд яг найруулж хийхдээ тэр үгийг хэрэглэхгүй л байсан байлгүй те. Тэгэл ярьсан чи нөгөө багш нь за болно гэтлээ ярьснаа. Чи орос ээжтэй юу гэсэн шүү дээ. Ирлиз гэж ойлгосон. Сайн ярьдаг юм биш. Тий, бүр яг орос хүн шиг ярьдаг гэсэн. Тэгээд ингээл явна маавна гэл. Тэгэл ээж дээр өгшөөж игээ би мэдж байгаа л гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэл ээж дээр очиод ингээл ээж би Алтан Москва явлаа. Одоо ийм гой сургуульд орохоор болсон. Дуртай мэрэгчлэр орох болсон гэл ингээл ярьсан чинь өгшөөж тийм дуртай биш байна. Би мэдэн л дээ ээжийнхээ зүгээр харцаар л байдаг байсан байхгүй юу. Ав гэвэл авна, битээ ав гэвэл авахгүй, хичнээн дуртай ч гэсэн авахгүй. Яг ээжийнхээ үгэнд ордог байсан. Тэгэл ингэсэн чи ээж яагаад ингэж байгаа юм бол та гэж бодвол тэгээд би нэг бурханд нэг юм баагуутай чихэр авчирч өгсөн. Ингээд нөгөө 1000 төгрөгнөөс 50-аар ингээд 48 чихэр нэг килыг аваад тэгээд авч өгсөн чинь ээж бурхандаар ч тавихгүй. За тэгээ байж наанаа тавьчих гэл. Тэгэл одоо ээж яасан бэ? Өгшөөж ин тий. Өгшөөж. Ээж яасан бэ гэл тэгсэн чи харин ээжтэй. За чи яв тэр сургуультай яв. Би яг нэг хөлөө хочих өөр өсөглөө гэж бодсон чинь чи тэгээ жаргалаа хөөгөөд яв гэсэн байхгүй юу. Тэгсэн чи миний дотор пал хийгээл авцсан. Амьдралдаа анхудаа би шоконд орно гэж тэрийг л хэлдэг байгаа. Ингээд минерал явц ердөөсөө юу болж байгаа яаж бол ээж минь сая тэгж хэлвүү гэж бодоол. Тэгэл тэр шөнө амьдралдаа анхудаа нойргүй хоноол шийд гаргаж байгаа. Үр цайхтал би шийд гаргаж байгаа. За ээж бол ганцхан удаа олтно. Миний өгшөөж ганцхан л олтно. Тэгээд одоо ингээд нэр намайг сургуульд явцсан айгуур ингээд өгчих юм бол би одоо яах юм? Тэрмэн сургууль яадгийн дараа нь дахиад явчихна үзгээл. Ой ахтай ярихад ой ахч ангаахад багшилж исэн гэсэн шүү дээ. Тэгээд тантай суусан. Тэгэхээр таныг ангаах тахад сонгоцсон юм биш үү? Харин тийм л юм шиг л. Өөрөө ярихгүй нөө тэгж ярьдаг шүү дээ. Би ангаахын их сургуульд одоо анхны гений эдхийн багш гэж 1972-оос 84 оны хооронд багшилсан хүн байгаа юм. За энэ хугацаанд
одоо өөрийнхөө ханыг олж одоо хичээл сурдаг доонд сурдаг тийм одоо охинтой гэр бүл болж байлаа. За энэс хойш бол одоо 60 жил болж байна. Олон охтуудын дундаас генетикийн шинжилгээ хийж хагаад энэ шар охиныг авч суусан. Өөрөө генетикч. Тий генетикч мэрэгчлэн юм чинь тий. Бас Монголын анхны генетикч тий хүний генетикч Тийм тий. байлээ. Тэгээ хромосомын шинэ өвчин биссэн. Тэгээд манай хүн чинь даруу тэрийг хэлэхгүй. Бид тэрийг ингээд ойтон махад үнэхээр гоё багш идэгсэн шүү. Их гоё цэвэрхэн тийм тэгэл. Тэгэл би бодохдоо ерөөсөө юу ч бодохгүй л явчихсан. Энэ багш юу гэж одоо бодвол энэ хүн авгаа хөвгттэй байлгүй дээ гэж бодож ирсэн шүү дээ. Миний ах дүүс одоо бүгд л бол саранг надаас илүү хүнддэг юм. За хаач орсон одоо амьд ах дүүс бол ярина л да. Тэгээ сарангийн ачаар одоо чи бол өөдрөг ховд сунраага юмсдаг. Одоо энэ биедээ арчилгаатай байгаа шүү гэдгийг ойлгож явах хэрэгтэй гэж хэлнэ л дээ. За 1 дугаар. За 2 дугаард миний идэж уух хоолыг бол сайхан зохицуулж өгнө. За ямар ч үед бол одоо юу идэх гэж гэнэ үү, яах гэж гэнэ үү гэдгийг бол сайн хэлж өгнө. За энэ бол эцсийн эцэст би ч н одоо олон жил одоо хүний газар ингээд ажиллаа. Энэ хооронд бол арыг авч явсан. 2 хүүхдээ хүмүүжүүлэх, сургуульд нь явуулах, хажуугаар нас эндийг хэл сурч байсан. Тэгээ ер нь төвчхөндөө хэлний их авьяастай. Одоо гэр бүлийн хувьд л одоо эхнэр эр нөхрийн наамсаатан ах дүүст их харьцаа их өндөр хүн шүү дээ. Би бол саран цэцгээрээ бахархдаг. Энэ бол одоо өөрмөц онцлогтой бас өөрөө бол ухаан санаа оюутан байхын онд сурдаг хийн гисэн юм бол гарцаанд тултал одоо хийж чаддаг ийм нэг гайхалтай хүн байна. Оёх хэлсэн штэ. Бүр ингэж юу л хийн гэж бодно, юу ч хамаагүй бүгдийг хийдэг. Тийм. Хийж дуусгадаг те зарсандаа хүрдэг тийм эмэгтэй. Таны тэргээр бахархдаг гэсэн энүүхэндээ гэж хэлэхэд. Тийм үү. Оволтой мэддэг юм. Ер нь ингээ хүний амьдралд ингээ янз бүрийн зовлон жаргал хоёр ингээ ээлжлээл ингээ би байдаг штэ. Тэрэн дээр ингээ нөө янз бүрийн ингээ асуудлууд, саад бэрхшээлүүд ингээ амьдралд ингээ гарч эхэлсэн л дээ. Гэт би өвдөд. Тэг аим стресстэд, депрессэнд ороод тэг бүр нөө шаландаа унагдаг шиг юм болж байсан л та. Тэг бүр 2 жил хугацаанд би өвдөд бүр гэрээс бос чаддгүйсэн. Босгоол ингээ толгойд авилзаал ингээ унах гал согтун хүн шиг юм унтсан даа нэг тиймэрхүү. Тэгэл нэг мам айцтай энэ хавж хийж хаварч өвдөөл. Тэгэл нэг босгоор ингээл бүр ингээд унчих гэдэг юм шиг тийм ээ. Тарих ингээл дайлцал толгой иргэддэгсэн байхгүй. Тэгээ буцаад яах вэ? Хүм чинь шалан дээр унаад ирэхээр яах вэ? Нөгөө нэг ойлгож ойлгодил юм байл. Эцэст хүн өөр өөргөө л аврагдсан юм байл. Тэр үед би нэг маш ухамсарсан ойлгосон л да. Хичнээн ингээд сайхан гэр бүлтэй байлаа гэд, хичнээн хүүхэдтэй байлаа, хичнээн сайхан ээж автай байлаа гэд. Яг тэр мөчөд би өвдөд ингээд хэвтэж хахад ямар супер доктор юм ч байсан ч тэр бүр ямар супер хүн байсан ч хүн ингээд яг тэр тулцсан үед бол ингээд бүр ингээд тусалж чаддгүй юм лээ. Яг л хүн өөр өөртөө л эзэн болж өөр өөртөө л тусалж чадахгүй юу гэдэг л байт юм л. Тэгээ тэр үед яасан мэдээж буцаал амьдрах урлаг маань тэ тусалсан. Үнэхээр энэ тэр одоо даунаас сэтгэл өвдсөн байсан л да. Сэтгэл зүйн хувьд бол үнэхээр энэ тэр уналтаас бол гаргасан. Тэр яа гарсан байвал нөгөө нэг манай амьдрах урлагт чинь бүр супер гоё ингээд юунд байдаг. Мэдлгүүд байдаг багш. Тэгээ тэр мэдлгүүдийг үнэхээр сонссон. Буцаад нөгөө багштай сараа багштай очиод тэ нөгөө нэг дасгалаа хийгээ, хичээлдээ суугаад тэгээд энэ энерги яг хүний нэг энергийн төвшин ингээд сөрөг болсоор байгаад нөгөө энергийн төвшин чинь ингээд энерги гэсэндөө тэ ингээд багасаад бүр энэ биендээ бүр ингээд багтгаа болоод эхэлт юм байл. Тэгэхээр нөгөө янз янз юм бодоол баг өвглийн тухай бодоол тий баг амиа хоолчих ухааны юм бодоол энэ бүх юм ачаа дарамт чинь бүр тийм энийг давж таалахгүй мэт санагдах тийм юм зовлон байд юм билээ.
Тэгээ буцаад дасал хөдөлгөөн таслаа хийгээ бясалгалаа хийгээд мэдгээ сонсоод ихсэн чинь айжмаа буцаад нэг энерги нь сайжраад эхэлт юм шиг байна. Тэгээд нөгөө нэг ийм даунаас ирэн гарсан. Ийм одоо хүнд хэцүү үед те ингээд өөрийнх нь эрүүл мэнд иймд ороцсон байгаа үед яаж ийм сэтгэлийн хүчтэй, ийм тэнхээтэй ингэж эндээс ингэж те өөрийгөө одоо илүү хөгжүүлж ингэж гарч ирж байгаа нь надаа ингээд бүр хажуудныхаа үний үед үнэхээр гайхшрал үнэхээр төрж исэн. Хаяада ч энэ дотгошоогоо орох гэсэн юм бэл. Яг өөртөөгөө ажиллаад би яг хин юм. Би хүнсэндээ би яг юунд л амьдраад байгаа юм. Би гэдэг хүн чинь яг хин юм бэ те. Одоо би гэдэг нь одоо мөнгө төрж юм уу? Одоо би махбод юм уу? Эсвэл бас нэг өөр юм байд юм уу? Гэх мэтчлэн ингээд өөрөөсөө асуух хэрэгтэй гээд асуултууд ингэж өөртөө тавьдсан байл. Тэгээд ингээр чи хүн гээд бүр сүулдэ ингээд дасал бясгалаа хийгээд тэгээ бас сараа багштай хачоод тэгээ дас нөгөө ивэл өшөөл гэж яддаг л да ажиллаж багшаас авалгүй яах вэ? Тэгээ багшаас альсал аваад тэгээ баг багаар ингээд сэргээд тэгээ одоо ингээд бодохоор үнэхээр би ажиргалтай байгаа. Ягаад гэвэл тийм даван тулах юм туулсан юм байна. Одоо хэр баргийн одоо нэг юм саад бэрхшээлийг бол үндсэндээ нэг тийм хөндөр тусахгүй зүйл байдаг л зүйл. Харин ч эсэргээрээ энэ бол саад бэрхшээл байснараа үнэхээр хүнийг өөрчилдөг юм байна. Үнэхээр сайн тал руугаа өөрчлөх эсвэл муу тал руугаа өөрчлөлтийг авах гэдэг нь бол тухайн хүний сонголтны юм шиг санагдсан. Тэгээ нөгөө азны одоо юу гэдэг азтал байна л да бас юм багш нартай бас юм багаас одоо тий одоо ээж аавын буян шиг байна. Ийм багт нь ийм хичээл курс явуулж исэн байна. Тэрний одоо үр дагавар нь эцэст нь бол тий ингэ хүнийг авралт юм байна. Багш үгжилдэхээр хүний сэтгэл гэж болвол их айхтар зүйл байдгаа гэд тэ. Тэгээ хүний сэтгэл бол нэг бол одоо чиний маш сайн найз байж чадна. Эсвэл эсэргээр хамгийн том дайсан болдгий шүү. Тэгэхээр ингээ сэтгэлийнхаа жолоог айгу атгаараа сэтгэлээ их өдөртөж сураараа гэж айгуух цагтыг. Надад тэр хүнд явдал тохиолдсны дараагаар тэгэл нэг жоохон тэгэл нөгөө хүний чинь ингээд нөгөө сэтгэлийн хөдөлгөөн 2.4 өдөр дээцэхтэй хүртэл байдаг. Тэгээд дараа нь ингээд нөгөө мэдрэлийн хамгаалалт гуруулаар ингээд энэ ингээ унтардаг байхгүй юу. Тэгэхгүй ингээд бүр дээшг явна гэж байхгүй. Тэгээд 2.4 өдөр ингээ би сэтгэлээр унсан бол 2.4 өдөр маш их сэтгэлээр унна. Бүр чихтэй бүр 0 затлаа унна. Тэгснээр дараа нь төр завсралдаг. Угаасаа тогтолцоон тийм. Тэгээд дахиад ингээд зовдөг. Нөгөө зовдгоор. Тэгтэл нөгөө би энэ хүрээд бууссан бол дараагийн удаа энэ хүрдэггүй байхгүй юу. Ингээд л. Тэгээд дараагийн удаа гэсээр тэгээд нөгөө бид нар юу хичээлдэг вэ гэхээр цаг хугацаа бүхнийг эмчилдэгэ гэж байгаа. Ододын их ертөнцөөс улам цаашил бас та хязгааргүй их орон зайд хүрлээ. Энд таныг хорих, барих, зогсоох, саатуулах ямар ч хүч үгүй. Энд та жинхэнэ эрх чөлөөтэй. Мэдээж өлөө хашаадаг улсууд байлгүй байх ёстой юм чинь. Тэднийг хизээ хичээд ирэх хүүхдэр ирэх цаг нь болоогүй хүн ирэх болоогүй. Ирэх цаг нь болцсон улс чинь ирээд хамтраад эргичээлдэн суугаад хөгжүүлээд ингээд явнаа. Надад бүр улаан цам нүүрэн дээр ч ихсэн хэлжсэн. Харин шашин авчирлаа гэд. Харин юм авчирлаа гэд. Анхан ингээл 1995 онд багш болол ингээд ирж хат хэцүү байсан шүү. Юм л бол өөдөөс нөгөө бүх юм чи уншихад л тий. Дуртай мэл өөрөө ихгүй салаатаа муу гэл ингээл загнуулаад тэгдэг байсан шүү дээ тий. Өмнө нь болохоор одоо бидний үеэс эхлээд бидний арай дэхэн үеийнхэн ч гэх юм уу те бяцлаглыг ингээд арай ингээд юм шууд нэг юм тусгай зүйл гэж айгу ойлгодог. Одоо магадгүй ингээд одоо те эрдэм номын одоо энэ шашны ч юм уу нэг зан үйл гэж айгу ойлгох нь илбэг байсан баг. Одоо болохоор зэрэг бас харьцангуй энэ бяцлаглыг ингээд хүмүүс өдөр тутмын амьдралд ингээд хэрэгтэй зүйл юм байна гэдгийг ер нь нийтээрээ нийгмээрээ аягүй сайн ер нь ойлгоод эхэлсэн. Тэгээ тэр утгаараа одоо Z generation гэдэг Z generation маань ч гэсэн энийг бас яг өөрсдийнхээ хэмжээнд бас аягүй энгийн байдлаар ойлгодог болсон юм шиг санагдсан. Хүмүүст байдаг ташаа ойлголтууд байдаг шүү дээ. Нөгөө жишээ нь заавал бяцлаг тийм лам тийм хурам хүмүүс хийдэг ч юм уу. Гэтэ яг үндэ гүү юм бэлээ. Ер нь бол 8 настай болчихсон 8 настай хүртэл бүх хүмүүс хийж болох юм лээ. Тэгээд
Энэ бас бүх хүмүүст хэрэгтэй. Ер нь бол хинч байдаг. Заавал энд нь явдаггүй маа гэхэд өөрөө бие дагаад бясалгал хийдэг юм. Ямар нэгэн байдлаар мэдрээд үзсэн байвал маш ихтэй гэж бодож ер нь бол одоо орчин үед байгаа одоо 21-р зууны үеийн бол хүний мэдэрсэн байх ёстой зүйлсийн нэг гэж юм бол бодож байна. Хүн өөр ингээ суугаад нэг үцэх хэрэгтэй юм болов гэж бас бодогддог. Яг нэг бясалгал хийгээ нүдэн анаа хийхээр нэг тийм гоё мэдрэмжүүд бас төрөөд идэм билээ. Тэгээ тэрийг бас заримдаа нэг өгүүлбэрч гэдэг юм уу, өгөөрч гэдэг юм уу. Тэг ингээд тайлбарлах бас хэцүү. Яг тэр мэдрэмжийг гэх юм уу. Тэг тийм мэдээж хүн өөрөө хийжээж мэдэрдэг тийм мэдрэмжүүд юм байлээ. Бясалгал гэдэг бол ер нь хүний өөрийнх нь хийх ёстой. Бид нар биендээ хоол иддэг. Тархины тэжээл юу гэвэл бясалгал. Тий. Хамгийн энгийн үгээр хэлвэл тий. Хүмүүс амар том төсөөлөлтөд ирчихэж байгаа байхгүй. За амьдрах урлаг гэсэн нэртэй бясалгалд сууж байгаа. Хэвээ амар урлагтай амьдрах нэ гэж ирж байгаа тий. Тэгтээ Саран багшийн зааж байгаа юм нь хүнийг зөв амьсгалахыг зааж байгаа байхгүй. Амьсгал гэдэг нь амьдрал. Тэгэхээр хүн зөв амьсгалаад ирэхээр зөв амьдрнаа гэсэн үг. Маш их алсын хараатай болно. Юмыг олон талаас нь хардаг болно. Эрүүл байна мэдээж эрүүл мэнд бол хамгийн чухал. Эрүүл байхад хамгийн чухал нь бясалгал, йог тий. Энэ бол бүр үнэхээр үнэн зүйл гэдгийг яс махандаа одоо зүрх сэтгэлдээ хоногштол ойлгосон гэсэн. Саран багшийн ингээд надад одоо нэг заасан сургаал гэх юм уу, мэдээж Саран багш бол маш олон зүйл зааж сургана. Гэхдээ миний ингээд амьдралд хамгийн их одоо өнөөдрийн байдлаар хэрэгжээд явж байгаа хамгийн том сургаал нь юу вэ гэвэл Саран багш нэг үг хэлсэн баггүй юу? Тэр нь альва асуудал хариулттайгаа цуг ирдэг. Гол нь олж харгал хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт би одоо энийг өдөр болгон бодож байгаа байхгүй. Ер нь бол ингээд амьдрна гэдэг чинь мөнхийн асуудалтай, мөнхийн л асуудалтай байна. Гэхдээ тэр бол асуудал болгон дээр одоо нөгөө шаналгаа болчих байгаа байхгүй. Тэр үгийг сонсснороо би тий. За энэ асуудал, за хариулт нь хаана вэ? Хариулттайгаа хамт ирдэг дээ чи асуудлаа тий. Хариултыг чи олж харандаа би гээл нөгөө нэг 9 шидийн альва асуудлыг өнцгөөс нь хараал те хариулт нь энд байна уу гээл тэгээд ер нь бол ингээд асуудалтайгаа нүүр тулах альва асуудлыг хэцүү гэж бодхоо болчихсон. Тэгээ уусаа хариултайгаа ирсэн юм чи яах юм бэ? Хариултаа олцсон хүн чинь л аз жаргалтай амьдрын шүү дээ. Багшийн минь яг ингээд бүр бодоодсэн чинь хамгийн тийм одоо чухал зүйл юм бэ? Өсө тасгалаа битээ одоо бясалгалаа битээ тасгал гэдэг үг шиг хэлмээр юм байна. Багш манд хэлдэлд ингээд та хэд ингээд хичнээн ийм азтай хүмүүс байна. Одоо тий энэ амьдралдаа одоо энэ амьдрах хурдлаг гинтэн багш нартай уулзсандаа азтай хүмүүс. Тийм болохоор ийм боломжоо битээ алдаач яаж багш хэлдэг. Энэ боломжийг битээ алд. Битээ энэ амьдралаа үр угаасаа хүн бүд өгөх шүү дээ тий. Нэгсэндээ юу тийм угаасаа тийм амьдралын хууль одоо байгалийн зам шүү дээ тий. Төрсөн л бол хүн гэдэг шиг. Тэгэхээр нөгөө нэг тэр мөчтгөн болон дээр нь хамгийн гол нь нөгөө багш мань хэлдэг. Яаж өрхөн чухал болохоос одоо тэр одоо ажиглалтай гэдэг одоо юу гэдэндээ амиа хураах гэж байгаа мó эсвэл аж аргалахгүй нэгсэн дөө тэр маш чухал гэж хэлдэг. Одоо ингээд би нүхэн энэ амьдралаа сайхан амьдралаа буцын төлөө байж чадлаа тий. Бусдад нүрхэн тусалж чадлаа гэдэг чинь мөн тий. Тэгээ тэр бол үнэхээр надад бол маш их хоногшсон. Тэгээ тийм байхын тулд ч яг тийм аж аргалтайгаар одоо энэ хор ертөнцийг орохын тулд ч үнэхээр одоо тийм бэлдэж байгаа юм болов уу гэж би ойлгосон. Одоо өдөр болгон одоо энэ дасгал бясалгалаа хийснээрээ хүн нөгөө нэг тэр хамгийн сүүлийн мөчөд гэх юм уу та тий аж аргалтайгаар одоо энэ хорвог бас орох юм байна. Мэдээж хэрэг аж аргалтай орохын тулд энэ одоогийн яг одоо цагтаа амьдрахын тулд амьдралтаа болно гэхэд зөв амьдрах юм билээ. Зөв тий тэгвэл нэг амьдралдаа бас зарим хүмүүс бид их төөрөгдөл их хавддаг юм байлээ. Янз янзын юмуудыг янз янзын амьдралын одоо өөрөө ингээд чихэр шиг юмуудыг хүмүүс ингээд биднээс ингээд төөрөгдүүлээд байдаг. Одоо ингээл жижиг чажиг шунал таашаалч үү тийм үү те жоохон тийм мухаг гэж хэлээд тийм лээ мухаг байдлууд тэрнийхээ нэг төөрөгдөө мэдгүйгээсээ болоод бид хүмүүс их төөрөгддөг юм байлээ. Тэгээ тэр төөрөгдлөөс нь ингэж гаргадаг те одоо жинхэнэ өөрийн нөөртөө нь уулзуулдаг бол үнэндээ бол тийм гигитэн багш нар те тийм болохоор угаасаа манай монголчууд үг дээдсүүд ярьдаг багштай байна гэдэг бол үнэхээр хамгийн том одоо азаас гадна хув тавилан тэ үнэхээр супер азтай байна гэж болно. Үнэхээр энэ номын одоо ингээд тэ одоо юу гэдэг манай буддист нар ч үгүй юм уу номын багш гэж ярьдаг тэ багштай байна гэдэг үнэхээр таавал үнэхээр азтай гэж ярьдаг шүү дээ. Түүнхээр тийм байдаг гэж ойлгосон. Тэгэл ер нь ингэдэг штэ багш л урам өгөх хэвээр.
багш л зүг заах хэвээр, багш л бүгдийг мэднэ гэл бид нар бол ингээл бас олон багш нартай шүү дээ. Бид нар ингээл өөрсдөө ихтгэл хүлээлгээл явааддаг байхгүй багш нартай. Тэгсэн чинь сая тантай яриа суужсэн чинь бид нар багштай урам өгдөм болов гэж бодлоо. Танд юу гэж боддог вэ? Зүгээр багш хүн бол өөрөө өөрийгөө урамшуулах хэрэгтэй гэж боддөг. Энэ заавалчгүй ингээд хүнээр магтуулахтай биш. Нэг миний шав сайхан явж ил тэгэл надад тэр чинь бөөм баяр. Тийм бөөм баяр. Энэ маань ухаантай учрыг олчиж мэдчиж за ашгүй одоо энийг дагаад 10 хүний амьдрал сайжирна шүү. Тэгэл ингээд бодол төр бүр тийм маш гоё санагддаг. Одоо бяцлал гэдэг нь мэрэгжил биш тий. Яг одоо бяцлагч гэдэг нь одоо нэг эмч гэдэг шиг мэрэгжлийн хүн биш. А би юу вэ гэхэлэр одоо хүнийхээ хувьд л бид нар өөрөө ингээд энэ биендээ бол зөндөө хоол иддэг штэ. Хоол идэж тэгжээгээд бие амьдруулад яваад байна. А тэгсэн мөртлөө амин сүнс гэдэг юмда ерөөсө хоол өгдөггүй. Тэр маань бүр өлсөж хэдэн зуунаар өлсөж өгөх гэж байгаа юм шиг л байж байгаа байхгүй юу? А гэтэл бясалгал гэд нэг хэдхэн минут нүдэн айнаад ингээд амьсгалаа чагнаад ингээд суух нь нөгөө одоо сүнсэндээ би хоол өгч гинэ гэж бодох юм бол хамгийн ихний нөгөө нэг юу гэдэг лээ салат ч юм appetizer те тэрийг ингээд өгж байгаа юм шиг болж байгаа байхгүй юу. Тэгэл цаашдаа ингээд миний сүнс цатгалан болоод ирвэл миний бүх юм амгалан тайван болдог. Бүх хэмжигдэхүүн дээрээ биеийн дээрээ, амьсгал дээрээ, сэтгэл дээрээ, оюун ухаан дээрээ, ой ухаан дээрээ. За тэгээ бүр сайн ярих юм бол эгогийнхоо төвшөнд ч гэсэн эго бол нэг тэр биднэрт дийлдэхгүй нэг 15 толгойтой атгалж хармангас биш юм шиг байгаа юм. Тий хэмжээ гэхэд бүр хөгийн жоохон бидгийг штэ. Тий тэгэхээр бид нар тэр бяцлал гэдэг юмыг хийжэж өөрийнхөө яг жинхэнэ дүрийг олж таних юм. Тэгээд бясалгал гэдэг юмыг за хийх ёстой юм байна. Өөрийгөө олж мэдэх ёстой юм байна гэдэг ингээ хийчлээ. Тэгтэл дахиад нэг шаардлага гарч ирнэ. Юу гарч ирэх вэ гэхлээр зэрэг бүх хэмжигдэхүүндээ та тайвширсан байх ёстой. Биеийнхээ төвшөнд ч гэсэн бид нар одоо биеийнхээ төвшөнд хамгийн их тайвширлыг олдог юм нь нойр байна. Одоо ингээл унтлаа гэл орондоо орол ингээл хөвтлээ. Тэгэхээр зэрэг яадгүй гэхэлэр бидний энэ бүх булчин шүрмэс бүгдээр ингээд сулраад одоо яг амарч байгаа нь тэр аахгүй юу. Тэг амрангуут ингээд нөгөө сүнс маань хайчгүй гэхэлэр зэрэг бидний гэрлэн бие рүү ингээд орч. Тэгээд яадгүй гэхэлэр нөгөө гэрлэн бие рүү орсон нөгөө сүнс ингээд махан биеийг амрааж штэ тийм ээ. Тэг гэрлэн бие рүү орчих тэрэн зэрэг бид нар зүүдлээд байгаа. Харахад ингээ унт чинь хөдөлгөөнгөө унт чинь тэгсэн мөрчлөөс ингээд зүүдэн дотор нь бол ингээд баг кино гарч байгаа юм шиг үйл явдал болоод байгаа шүү дээ тий. Тэгэхээр яагаад ингэдгийм болоо гэсэн чинь сүнс хаавын тэндэл нөгөө гэрлэн бие нь ингээд бие рүү орчих тэр гэрлэн бие өдөр ингээ хинтээ уулзсан байдгийг юу хийсэн байдгийг бүгдээр ингээ харж байгаа учраас нөгөө бие амарж явах хооронд сүнс бол унтна гэж байхгүй. Устж үгүй болно гэж байхгүй, шинээр бий болно гэж байхгүй, харин хэлбэр дүрсэл өөрчлөөд яваад байдаг. Тэгэхээр манай эртний судар дээр бол бичгтээ юу гэж бичсэн байдгүй гэхэлэр бидний энэ бие бол хонцын гэр гэж байна. Бид нар энэ айлд хонож тэрийг нь бид нар амьдрал гэж нэрлэдэг. Тэгээд энэ бие маань тодорхой бодит материаллык учраас энэ маань илэгдэн, хуучрна байхгүй болно, өвдөн тий. Тэгэхээр зэрэг бид нар дахиад өөр айлд хонохоор яваад өгдөг. Тэгтээ төрлөөс солилцдог. За би ингээ унтаад амардаг юм байж тийм ээ. Тэгвэл сэтгэл яаж амардаг юм бэ гэхээр сэтгэл амрахтаа хамгийн их адармаатай. Яг тэгвэл сэтгэл ингээд учир нь олддоггүй, барьж болдоггүй, хорж болдоггүй, үнэрлж болдоггүй, амталж болдоггүй, харж болдоггүй. Тэгэл нэг зүгээр нэг сэтгэл гэл англиар mind гэл нэг юм л яриад байгаа шүү дээ тийм ээ. Гэтэл тэр сэтгэл гэдэг юмны үйлдэл бидний биен дээр даанч дэндүү тод гардаг. Одоо жишээлбэл ингэж шүү дээ. Нэг хүн ингээд сэтгэлээр унлаа. Нөгөө хүн сэтгэлээр маш их баярлаад хөөрөлөө, жаргалаа. Нөгөө нэг хүн нь зовлоо. Ингэж яагаад энэ бүгдээр адилхан энерги байхгүй нэг энерги.
Нэг л энерги. Одоо жишээлхэн бол ус гэдэг чинь чанамын эрдэнэ шүү дээ, тийм ээ. Гэтэл ус ингээд ямар ч одоо хяналт байхгүй, учиргүй ингээд асгараад урсаад ингээд явах юм бол үер гэж хэлдэг. Үерийн ус бидний ууж байгаа ус чанамын эрдэнэ гэж эрхэмлэн дээдэлдэг ус хоёр яг адилхан хоёул ус. Нэг нь каналаар голынхаа эргийг ингээд дагаад сайхан намуухан урсаад хүн амьтныгаа тижээгээд ундаа цангааг нь гаргаад ингээд байж гэнэ гэж хэлж байгаа. Гэтэл яг адилхан тэр голын тэр хоёр эргийн дундуур урсж байгаа ус чинь үергээд эмх замбраагүй болчих дээрээ бүр хорлон сүтгэж байгаа байхгүй тийм ээ. Аимшигтай юм болж байгаа шүү дээ. Тэгээ бид нар ч гэсэн бас яг адилхан. Одоо ингээд орчин үеийн хүмүүс одоо ингээд саяхан болтол ингээд 70 эдэн онд л анхан бясалгал гэл йог гэл ингээл ярихад хүмүүс бариг зарим нь инээжсэн, шоолжсэн. Тэр нэг йог гэдэг чинь нэг юм чөрчөөс нарийнхан торонхаа юм нүцгэн шалдан ингэсэн нэг хажим ус сахланда баригдсан ийм хүмүүс байдгаа гэж ярьдаг байсан. Тэр яг хөөхлөөр йог гэдгийн нэг сонирхолтой сайхан тал нь бол ямар ч үед ямар ч хинч хизэж хийж болдгоор гайхамшигтай гоё. Йог бол ерөөсөө тэгж хэрэггүй болно гэж байдаггүй. Зүгээр жоохон унтардаг, дахиад сэргдэг, дахиад сэргэхдээ уртхаасаа илүү гоё болоод сэргэж байгаа байхгүй. Гэтэл одоо бол би боддөг яг энэ л 5 мянган жилээр нь ингээд хүний хөгжлийг ингээд зааглалсан ялгцсан тийм том судалгаанууд байд юм билээ л дээ. Гэхдээ зүгээр миний бодлоор бол бид нар бол маш гоё 90 үед нэг 50000 жилд нь тий яг энэ тэр гоё хамгийн гоё 50000 жилд нь сайнын ч мэддэг муугийн ч мэддэг. Тэгээ муу дундаас ингээ шомболцоод гараад ирдэг тийм сайхан үед амьдарч байгаа болох тэр бясалгал гэдэг юмыг бол хүн ер нь хийж явах ёстой л гэж боддتي. So we should talk about what is Ayurveda. What is Ayurveda? Yeah. So the word Ayurveda is made up of two words. Two words. Yeah. One is Ayush and the other one is Veda. Veda. Ayush means long and healthy life. And Veda means the knowledge, real, authentic knowledge. So when we combine both, Ayush and Veda becomes Ayurveda. So the science of a healthy lifestyle, the Veda which told us how to maintain a healthy lifestyle is Ayurveda. And it is all based upon doshas, Vata, Pitta, Kapha, just like He Sharbatkan of Mongolia, and Dhatus, various systems of the body, like circulatory system, digestive system, respiratory system. So the functioning of this Vata, Pitta, Kapha determines the functioning of all the systems of the body. And when we check somebody's pulse, an expert Nadi Vaidya checks somebody's pulse, by seeing the status of Vata, Pitta, Kapha, they are able to know about the various systems of the body. So that's how we diagnose a person through Ayurveda, through Nadi Pariksha, and then analyze the body condition, and then prescribe Panchakarma or certain Ayurvedic herbs. So this forms a very important part of wellness. So Ayurveda, as our Gurudev's vision has been given, so it is yoga, meditation and Ayurveda. So all those three things combine and promote wellness. And we are here to promote wellness. Wow. Yeah. Thank you, doctor. My pleasure. And take a deep breath in and breathe out and relax even more.